цонх. Цонх хаагд. Y62 унтар. Яаж цонх хаах юм? За сайн байцгаана уу? Бууз байна. Тэгэхээр бууз нь Инвескор санхүүгийн байгууллагатай хамтран сорилт контент эхлүүлж байна. За тэгэхээр энэ контент яадаг вэ гэхээр та бүхэн харж байгаа машин худалдан авах гэж байгаа хүмүүсийнхаа сонголтонд туслах зорилгоор бууз худалдан авагчийн өнцгөөс буюу машин барьж та бүгдэд танилцуулна. Энэ удаагийн дугаарт Land Cruiser 300 мөн Nissan Patrol Y62-ыг харьцуулж бууз барьж үзнэ. Ерөнхий мэдээллийг бол би сая авлаа. За тэгэхээр Land Cruiser 300 маань болохоор 2022 оны 3.5 twin turbo мотортой V6 хөдөлгөөртэй ийм машин байна. За тэгэнгүүт Y62 Patrol маань 5600 V8 хөдөлгөөртэй. Тэгээд 22 оны яг адилхан 22 оны хоёр машиныг харьцуулж үзье. Яагаад энэ хоёрыг сонгосон бэ гэхээр энэ удаадаа би тэд ерөнхийдөө хүмүүсийн сонголтод голцоо байдаг хоёр том тэргийг big том тэргийг харьцуулж үзье гэж бодож байна. Тэгэхээр би өөрөө бол ерөнхийдөө алийг нь ч барьж үзэх байтугай суучж үзээгөө. Миний хэлгээд байгаа юм нь гэхээр би бол ямар нэгэн машины автын туршлага байхгүй, ялангуяа хөдөө бартаас саадтай зам дээр явхад надад ямар нэгэн туршлага байхгүй. Тэгэхээр цоо шин зорчигчийн, сонгогчийн, жолоочийн өнцгөөс энэ сорилтыг хийх гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр сая бол ардан суугаад явхад үнэхээр тасархай тухтай санагдаж байна. Алинд нь шилжиж суулаа. Жолооны хүрдний ард суугаад явхад ямар санагдахыг бошин хосгож явж үзье. Ой. Санал бодлыг урагшилж шít. Тэгэхээр Land Cruiser 300 дотроо суудсан заяа. GR гэж гарч ирж байна. Энэ ингэс GR Sport ангиллийнхэн гэсэн шүү. Ийм зэрэгл үүд юм байна. Энгийн баба GR Sport гэдэг. Хамгийн дээд зэрэглэн гинэ. Суудал модал нь сая суусан ч урагшлаа. За ингээд эхлээд мэдгэнүүд гарч иж байгаа юм да. Дүүрэн каноп. Мэдээж маш том хянах самбар энд байгаас гадна ийм том дэлгэцтэй тий тэнд одоо бүү юм байна. Тэгээд энэнгөөр за ингээд бүх шаардлагатай контролууд байна. Гаднаасаа жоохон жижигтэр харагдаад идэв шүү дээ 200 сайтер. Гэтэ дотроо бол нэг ялгаагүй л санагдаж байна. Зайн бол хоорондын зайн. За тэгэхээр ерөөхдөө явж л үзье да тий. Дотор нь бол угаасаа мэдх юм алга. Маш гоё сансрын үлгц суудсан юм шиг л байна. Зээ. Одоо шулуун замаар цастай шулуун замаар явж үзье. Ерөнхийдөө хөдөөгийн зам дээр ямар санагдахын л үзэх гээд байгаа шүү дээ. Ер нь бол тухтай л шүү. Дуу нэх гоё. Энэ нэг турботой гэхэлэр их хүчтэй юм шиг байна. Огцом хаа заавал би ингээд байна. Огцомдуулаад байна. Тасаагүй. Тэгээ мэдээж ингээд гоё хүчтэй мотортой том тэрэг учраас ерөн зүгээр хөдөөний шорон зам дээр бол одоохон асуудал алах. Бид дуудахгүй өгсөж үзнэ. Өксүр зам руу явж үзнэ. Гэтэ би нөгөө шинковчтэй ямар нэгэн нөгөө хурд хүчний тест хийх мэдлэг байхгүй шүү. Зүгээр л өөр төрсөн мэдрэмж хаалцсан шүү. Манайхаа хурд нь хідээс доош орохлоор юм бэ. Шууд 360 камер нь ажиллажт юм байна. Тэгэнгүүт миний бодлоор бол одоо жишээ нь хотын төгжрийн дотор хурд саарж байгаа үед хяналтын систем ажиллаж гин буюу аюулгүй байдлаа хангаж байгаа хэлбэр юм болов уу гэж надад бууж байна. Тэгэхээр ер нь бол машин маань өөрөө өөрийгөө аюулгүй байдлыг хангаал явчихд юм байна. За тэгээд 5 дахьтай бол яриад байх юм алгүй зүгээр л
болцаал. Гэхдээ ер нь бол одоо юу гэдэм те уулын зам, гол хөдөөний зам дээр машинтайгаа явхад бол гол нь нөгөө 5 дух байдаг шүү дээ бидэнд. Ингээл домдогноол, сэгсчүүлээл тэгээд байхааргүй л одоогоор мэдэгдэж байна да. Одоо нөгөө машинаа унж үзээд ерөөхийн харьцуулт гарах байх. Одоохондоо бол алийг ч унж үзээгүй шууд 300 унцсан чинь сэтгэл бол ер нь дүүрээл. Өмнөх загвараасаа буюу Land 200-аас бол хөнгөн болсон гэсэн. Түрүүн би тийм юм сонслоо. Тэгэхээр хөнгөн болсон гэхлээр сул тал нь юу гэдэг юм бол жоохон юу гэж магадгүй те. Хурдтай явж байхад бас угсаа хийж магадгүй байж болох юм. Тэгээд одоохондоо үзээгүй байх гэж. За нэг жоох гიშгэд үзье заяа. Гайгүй л шүү дээ. Зүгээр л гоё л шүү дээ. За тэгэхээр Land Cruiser 300-а хэсэг сая унлаа. Ерөнхийдөө шорон замаар нааш цаашаа хэсэг явж тэгээ дээрээс нь салонтойгоо машиныхаа доторхтой танилцлаа. Тэгэхээр ерөнхийдөө ямар санагдсан бэ гэхлээр мэдээж салоны хувьд бол тасархай. Тасрын хөлөг зууж байгаа юм шиг. Тэгээд зай багтаамжийн хувьд бол ер нь өмнөх загвараасаа би жоохон жижигхэн болцсон болов уу гэж харддаг байсан. Гадна талаас нь хараад. Дотроо бол ерөөсөө тэгж санагдсангүй. За тэгээд явдлын хувьд бол их тухтай. Одоо ингээд удаан явж үзлээ, зөөлөн явж үзлээ, хурдан явж үзлээ. Шорон зам дээр цасан дээгүүр туучиж тэгээд жалга дэшээ доошоо ингээд өгсөж үзлээ. Ямар нэгэн тийм юу мэдрэмж бол төрсөнгүү. Тухгүй мэдрэмж. Тэгээд дондогноод байгаа мэдрэмж юу байхгүй. Ийм бүсээ шитээд ингээд дондогноод байгаа мэдрэмж бол ер нь байхгүй санагдаж байна. Одоогоор бол надад бол хангалттай таалагдж байна. Маш гоё байна. Үнэхээр боломжтой сонголт байхаар санагдаж шүү. Гоё. За тэгэхээр Land Cruiser 300-а сонирхлоо. Иймэрхүү байна. Одоо тэгэхээр Y62 руу шилжээ. Зээ. Бас ингээд асхтлаарэ бас машины маань танилцуулга ингээд шууд машин маань өөрөө гарч ирдэг дэлгэцэн дээрээ. Тэгээ мэдээж эндээ бас том дэлгэцтэй. Тэгээд ийшээгээ хянах маань болохоор түрүүнийхээ бол арай юу юм шиг санагдаж байна. Цөөхөн. За. Одоогийн төрсөн сэтгэл юм байна. Энд бол тэгээд яг л түрүүнийхтэй адил бас л сансрын хөлөг. Жохон загвар өөр сансрын хөлөгт суугаад дахиад хөдлөлөө шүү. Тэгэхээр явж л үзье те. V8, V6 хөдөлгүүр яаж ялгаатай хасдаг вэ гэхэд манайх яриадс тэрийн тестлээ. Би нэрээ тимийг басан юм. Би бол нэг ялгаа мэдэхгүй байна. Гэхдээ л гэж асч байна. Тэ? Хөдөлгөтөө огцом биш, нэлээд ийм хүнд хөдөлж байна. Маас ихтэй болоод тэгж гинөө. Мэдээж Y62 маань Land 300-аас харах царайны хүнд харагддаг. Тэгэхээр мэдээж арай их жинтэй байгаа бох. Тэгээд хөдлөхөд арай ийм хүнд 100% хөдөлж байна. Тэгээд угаасаа ингээд бариад явхад андчгүй хүнд санагдаж байна. Одоо ийм юу ихтэй хий. Жин ихтэй л санагдаж байна. За тэгэхээр Patrol Y62-тоо Nissan Patrol Y62-тоогоо хэсэг явлаа. Ялгаа шууд мэдрэгдэж эхэлж байна. Юу вэ гэхээр маш хүнд машин байна. Тэгээд том моторын хүчээр хөдлөгдөг нь тодорхой санагдаж байна. Тэгээ ингээ явхад 100% хүчтэй нэг юм аархуу хөдөлж байна. Тэгээд маш
хүнд юм байна. Шууд мэдрэгддэг юм байна. 300-аас бол хамаагүй хүнд юм. Тэгээд шорон зам дээр явхад илүү доктортой байна. Яагаад гэдгийг би бодлоо л тэгэнгүүт урт учраас илүү тэнцвэр сайтай байна гэж бодож байна. Дээрэс нь хүнд тэгээд урт учраас тэнцвэр сайтай илүү доктортой байгаа юм болов уу гэж бодож байна. Түрүүн одоо жишээ нь ланд 300-тайгаа явж хахад жоохон хурд хийж хагаад цасан дээр тооромслоход бол ерөөхдөө бүгсэн жоохон шидэгдэх маягтай. Донслогон дээр жоохон ингэж хөнгөн шидэх маягтай бол Батрал Y62-т маань бол тийм зүйл тохиолдсонгүй. Ерөөсөө маш хүнд, маш урт болохоо илүү доктортой байна л гэсэн ялгаа харагдлаа. Тэгээд мэдээж хоёулаа сайхан том машин учраас шорон зам дээр бол аль аль нь ч тав тухыг бол хандж чинь дөө. Таалагдж байна. Боломжтой сонголт байж болохоор байна. Тэгэхээр одоо хідүүлээ жоохон нэг юм манайд намаа ингэн гэсэн жоохон юм өксөрлөө явуулж үзье гинэ. Би одоо энэ хоёр машиныхаа мост зост яаж залгадгийг мэдэх юм аа. Гэтэ ямар ч гэсэн очиод заалгаж жагаад өксөж үзье. Эхлээд өөрөө дараа нь хөндрүүлээч ч юм уу. Тэрэн дээр л одоо яг бярн харагдах юм болоо. Тэрийг сонирх хэд тэхүү. Одоо бол ерөөхдөө доторх болон унжаага мэдрэмж бол иймэрхүү л байна да. За одоо бүгдээрээ юу яана? Өксөж үзнэ. Гэхдээ яг одоо энэ налуугийн байдлыг харахад бол ер нь манай хоёр машин хоёулаа гарчих бах. Тэгэхээр жоохон энэ тулж зогсож байгаад үзье гэж бодож байна. Одоо эндээс. За эхлээд өөрөөрөө яаж гарах нь харъя. Метр явсан уу? Хэд явчихваа? Ингээ зогсчлоо. Энд гарахгүй. Хаас тулгаач нэмэр байхгүй зөөлөө ягаач нэмэр байхгүй. За энэ бүтэхгүй. За энэ бол одоо ямар нэг араандаа хийгээгүй яг өөрөөхөө байгаа. 300 маань яг энэ зогсчлоо. Тэгэхээр одоо би гэлс буугаад хөлөөр ингээд юу гаргаад тэмдэглээт. Энгийн мост зооснодоо залгахгүйгээр хаана хүрж байгааг нөгөө Батрал Y62 маань хаана үргийг харъя тийм үү. Тэгэхээр газ би тэмдэглээт. Зогсноос нэг метр хүрэхгүй л хөдөлсөн байна. За одоо мостондоо залгаж үзнэ. За одоо тэрийг мэдэхгүй. Шал өрөөлж шүү дээ. Тэгтээ бас хэрэгж юм те. Яахгүй шүү дээ. За сүүлийнх заяа. Ингээ бүтэхгүй бол 300-аа эндээ хаяад нөгөөдхөр үзье. Доороос бол гарчиж байна. Гарцаа. За. 3 дахь оролдлогоор гарч ирлээ. Одоо Y62. Яах нь харъя да. Өөхөө. За 300 маань тэнд харагдаж байна. Тэнд очиж зогссон байгаа. Түрүүн өөрөөрөө гарах гад гацаад тэгээд моостон залгаж гарсан. За одоо болохоор Y62-тоогоо яг тэр цэгээсээ эхлэе. Шууд энэ хардаа буруудалтай. Яаж зогсоох вэ? Одоо гоё. Шооцол. За эндээс энэ цэг дээрээс одоо хөдлөлөө. За үзхүү. Үзье. За энд гацсан. Метр илүү явах шиг боллоо. Тийм үү?
За угарж агаар дахиад нэг дайруулах гээд үзье өөрөөр нь. Яг тэндээ очиж гацчихин тий. За болорсон. Намаст. За мост болохоор ингээд нэг зогсчлаар нам юм бэ тий ер нь. За энэ зогслоо. Дахиж үзэх үү? Гармаар байна уу? Гарах уу? Гарыг. Шар байна, хор байна. За гарсан. Ямар ч байсан гарсан. Тэгээд яг л зэрэгцээл ингээл гарч ирлээ. Одоо замаа очиж харъя те. Ямар шохон байсныг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч хэлсэн наашаага өксгөж гарч ирэх гэж үзлээ. Ямар ч гэсэн гараад ирлээ. Хэд хэдэн орлогын үр дүнд. Тэгээ хоёр машин маань ерөөхдөө хоёулаа одоо хөндрүүлж буюу мостондоо хийж гарлаа. Яагаад тэгэхээр ойлгож байгаа шууд өксүр цэг дээрээс зогсож цастай толгод руу матсан тийм үү. Тэгэхээр ямар ч машин мостондоо хийхээс нааш гардггүй мэн. Эсвэл би гаргаж чадахгүй юм байна. Ямар ч юм тийм байлаа. Тэгээд хоёр машинаа би өнөөдөр ерөөхдөө өөрийнхөө зүгээс тест хийж үзлээ. Ер нь бол хүн өөрийн хэрэгцээндээ буюу ямар төрлөөр, ямар зориултаар тухайн автомашинаа ашиглах вэ гэдэг дээр сонголтоо хийх юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Миний хувьд бол яг ингээд сонгож бол чадахгүй байна. Хоёулаа гоё тасархаа, хоёулаа янзын. Тэгээд загсанд явахыг хүсвэл жишээ нь би 300 сонгох юм байна. Хол зам 5 дахьтай явахаа хүсвэл Y62-ыг сонгох юм байна. Гэх мэтчээ хэрэгцээнээсээ шалтгаалаад, зориултаасаа шалтгаалаад сонголтоо хийх зөв юм болов гэж бодлоо. Тэгэхээр сонголтыг бол танд үлдээе. За өнөөдрийн ингээд туршсан эдгээр машинууд болон бүх төрлийн автомашиныг та бүхэн Invescore санхүүгийн байгууллагаар дамжуулан 500 хүртэлх сайт өргөний зээлийг авч болох нь шүү. Цагаан сарын өмнө бүгдээрээ хүлгээ солих гэж байгаа бол Invescore-ыг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За үүгээр Бууз ба Invescore санхүүгийн байгууллагын маань хамтарсан сорилт контентын эхний дугаар өндөрлж байна. Ямар ч тач сэтгэл хангалуул буцхан дээ. Та нар ч гэсэн таалагдсан байх гэж бодож шүү. Яман баярлалаа.